таван нүүрлэн байгаа та нар файлыг нь аваад гэрээ хэлцэрийг нь аваад уншаарай. Үнэхээр тийм хариуцлагагүй зүйл заалтуудтай тийм л гэрээ хэлцэрийн төсөл орж ирж байна лээ. Тавхан нүүр юм байгаа. Жохоо та нар аваад уншаар. Би бас байнга ороондор барь суурь илэрхийлсэн байна. Дахин давтаж хэлээд байх зүйл байдаг. Ер нь бол Монгол улсын хувьд энэ гарын тээвэр Чингис хаан олон улсын нисэх буудал гэдэг өөрөө маш тийм онцгой одоо объект их үү тийм ээ. Энд чинь дэлхийдээ холбогдож байгаа ганц гарцсан шүү дээ. Энэ буудлын үйл ажиллагааг зөвхөн шатгуун нэрээр энэ буудлын үйл ажиллагааг менежментийг дэд үтцийг нь 20 жилээр нэг компанид гадаадын төрийн өмчт компанид хатуу гэрээгээр өгнө. Хэрвээ энэ 20 жилийн хугацаанд Монгол улсаас ямарваа нэг хууль эрх зүйн өөрчлөлт гарвал энийг дагахгүй. Хэрвээ маргаан гарвал энэ чинь Монгол улсын нутагтаар болж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Хэрвээ маргаан гарвал энийг Оросын холбооны улсад очиж Оросын холбооны улсын шүүх арбитрээр шийдүүлнэ гэдэг бол энэ яавч бидний явж ирсэн баримталж байгаа зам хэцгүй гэж бодож байна. Ядаж энэ чинь 3 дахь улсын арбитрээр асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй үү? Тэгэхээр энэ олон талаас 5 удаас хэлцэр ба та нар бүгдээр авч энэ уншаарай. Тэгээ байнгын зөвлөлт эсэргүүцэлээс ирнэ дэмжигдсэн байсан шүү дээ. Гэхдээ тэр чин төсвийн байнгын хороо орсон. Би эдийн засгийн байнгын хороонд би байр суурь байсан. Тэгээд манай Арц намын бүлгээс завсарлага авсан байгаа. Их нэгдүгээр бид нар бас бүлэг дээр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсъё гэж бодож байна. Ер нь Оросын холбооны улстай холбоотой хэлцээрүүд их орж иж шүү дээ. Тухайлбал Евразийн хэлцээрч гэдэг юм. Оны өмнө бас удааны цахилгаан станцын үргэлжлэлийг зураг төсвийг бас Оросын холбооны улсын. За яг энэ дээр энэ гишүүд бас янз бүрийн бас улс орныхын эрхээ шиг бодож байр суурийг илэрхийлж байгаа олон гишүүд байдаг. Гэхдээ энэ нь ямарваа нэгэн хөрш улсынхаа эсрэг, Оросын холбооны улсын эсрэг, аль эсвэл идэвхтэй дард улсын эсрэг бодолтой хүмүүс гэсэн үг биш. Манай Монгол улсын эрхээ шиг маань хаана байна вэ? Бидний явж ирсэн явах гэж байгаа тэр чөлөө төрсөлдөөнд нээлттэй зах зээлийн зам нийцэж гинүү энэ гэдэг дээр олон гишүүд байр суурь илэрхийлж байгаа л гэж бодож байгаа. Тэрнээс биш аль нэг улсын эсрэг гэдэг ийм бодол санаа энэ дээр бол байхгүй. Тэгэхээр бас ингээд засгаас орж иж байгаа баримтчгүүд дээр ийм зарчим зөрчсөн олон асуудал. Одоо сая энэ дөнгөж саяч болгондоор дахиад биржийн тухай хууль яригдж байна. Энэ дээр том бартер хийн гээл орж ирсэн. Бартер гэдэг чинь одоо тийм урагшлалт юм уу? Ухралт юм уу нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь энэний цаана зөвхөн сая би бас нэг хариултаа үүсэж авч чадсангүй. Энэний цаана дахиад зарчмын асуудал байгаа жишээ. Би арай өөр сэдв ингээд та нарт ярихад зөвхөн энэ бартер хийн гэдгийг чинь цаана уг нь энэ Монгол улс чинь улсын их хурлаараа нэгдсэн орлого зарлага яриад, улсын төсвөө яриад эндээсээ хөрөнгө оруулалт хийгээд явдаг. Гэтэл улсын их хурлаас гадуур төрийн өмчт компаниудыг бүтээн байгуулалт хийх нэрээр төрийн өмчт компаниуд дээр одоо 10 сая тонн өрс зарыг тийм зам барилга барьчих гэх юм л. Энэ чинь улсын их хурлын хяналтаас гадуур төрийн өмчт компани засаглалтаа одоо үндсэндээ эрх баригчид ялсан намын засаглалтаагаар санхүү эдийн засгийн системээр нурай улсын их хурлын хяналтаас гадуур мөнгө зарцуулдаг эрх авъя гэсэн үг. Тэнд улсын их хурлаа өмнө компани ашигтай ажиллавал Монгол ашиг аваад улсын төсөвт орлого болоод зарлах талдаа бүтээн байгуулалтын ажлаа суулгаад явдаг энэ дэгжийг бүгдийг нураачи гэдэг зөвхөн нэг ингээд бартер хийх гэж байгаа та нар бас судалж үзээр бартер хийж байгаа асуудал биш шүү. Энэний цаана дахиад ийм зарчимгүй зүйл энэний цаана орж ирж байгаа юм. Бүр оруулж ирж байгаа хүмүүс нь асуудлаа мэдэж оруулж ирж байгаа юм зүйл. Хуулиас гадуур, хяналтаас гадуур, улсын их хурлаас гадуур төрийг төмруулъя, төрийн өмчт компаниг улам бэхжүүлэе гэдэг ийм жишээ заалтууд орж ирж байгаа. Сэтгүүлч төвлөрүүдэл ихэн тав гэдгийг бас илүү одоо тийм болгоомжтой энэ дээр бас судалж чадахыг хүсье. Засгийн газрын яаралтай гормоор хилцүүлж байгаа энэ хуулийн төслүүд дээр яарах шаардлага хэрэг байгаа юм бэ? Та энэ дээр юу гэж байна? Уг нь бол эн чин үүссэн нөхцөл байдлууд чинь уг нь засгийн газар гэдэг чинь бүхэл бүтэн институт үүссэн нөхцөл байдлууд гэдэг чинь урдаас хийсч биш дандаа хэлж ирж байгаа шүү дээ. Жишээ нь одоо яг улсын төсөв батлагдаж одоо сая чинь 11 сарын 15-нд батлагдаад ерөнхийлөгчийн 2 гээд 12 сард батлагдсан шүү дээ. Тэгэхэд үжээ нөхцөл байдлууд үүссэн байсан. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон байсан. Тарифын асуудлууд эхлэх нь тодорхой байсан. Тэр үед нүүрсний борлуулалт унаад эхэлсэн байсан. Тэгтэл одоо бүх зүйлийг өөдрөх гоё болж байна. Та нар эсэргүүцэж чинь шүүмжилж байна гэсэн. Нөхцөл байдал ингээд ийм тодорхой байхад ингээд юм удаанчинд гал алдсан хойно асуудлыг сэргийлэхгүй, урьдчилж харахгүй орж ирж байгаа ч харамсалтай. Засгийн газар хэмжээ менежер, бүтээн менежертэй холбоотой асуудал. Тэр одоо засгийн газар гэдэг нэрийдлэр одоо хууль зөрчиж төрөлжил компаниуд дээр шинэ оронтой бий болгож тэмэрж байгаа асуудлууд дээр танаа намаас тохиолдол яг хэдэн хүнийг авах вэ? Хүний том болоос би бас энэ дээр өмнө нь байр суурь илэрхийлсэн дахин
давтаад хэлээд байх. Би одоо байнга л энэний болоод эсрэг л байдаг. Юунд төрийн өмчийг төгөлдөржүүлэх бишээ. Төрийн өмчийг тэр хасаж танахыг нь хасаад яг байх ёстойгоо илүү чанартай гүйцэтгэе. Үнэхээр яг үндэсний аюулгүй байдалтай холбоотой төрөөс заавал хариуцахгүй болохгүй тэр нийгмийн үйлчлэгээ олон зүйлээр хөвц шиг хэрэгцээ. Бусдыг нь маш яралтай хасаж таныг. Тэрнээс биш байгаа зүйл дээр нь тимний менежер, имний менежер улам гоё болгоно, төрийн өмчийг сайхан болгоно. За төрийн өмч сайхан болоод яах вэ? Тэр томорсон орон зайд чинь иргэний эрхээ шиг хувийн орон зайнууд хумигдно л гэсэн үг шүү. Та нарын орон зайнууд бүгд хумигдно л гэсэн үг. Тэр төгөлдөржөөд яах вэ? Сайжраад яах вэ? Тэр чинь гоо замаар будаад хийж байгаа юм шиг байхгүй. Буцахтай юу гэж хэлдэг үлээ тодорхой юм. Ямар нэг газрын дарга асан хурцыг 51 консулаад ийм сан санаа. Би тэр мэдээллийг сайн мэдэхгүй байна. Танай зам дээр энэ асуулт яригдсан болов уу? Би бол тэр сайн мэдэхгүй байна. Энэ бүтээмжийн болон хяналтын менежерүүд нь одоо ямар мэрэгчлээ хүмүүс байгаа бол хэр одоо бүтээмжтэй. Тэрийг яг тэр засагт ороод шийдэл гаргаад тавьж байгаа хүмүүсээс асуусан. Би бол нарийн сайн тэр. Аль 11 сар хадлагдсан юм билээ шүү дээ. Асан намаас одоо энэ системээс юу гарахгүй дахиад тэр нам өдөгчөөр олонхоор асуудал шийддэг болохоор тэр олонхын төлөөлийн байгууллагуудаараа шийдэх баг. Би бол хувь гишүүний хувьд бас зөвхтэй биш ээ. Ардсан нам бол арт түмний сандаар арт түмний сонголтоор бид нэр цөөнх болчихсон шүү дээ гэдэг байр суурьаа би байнга хэлдэг. Дахин бас давтаж яриад байхыг хэрэггүй үст. Бүтээмж хяналтын менежерүүд нь дандаа баталгаа хамааралтай хүмүүсээр нэг. Тэр нарийн ширээн одоо зүйлүүдийг сайн мэдэхгүй. Тэрийг тэр тавьж байгаа хүмүүсээс нь томилж байгаа бол тушаалтнуудаас нь туссан. Ерөнхийдөө ингээ анзаархад өнөөдрийн орж ирж байгаа хууль дээр одоо тайлбар шиг төрийн өмчийн компаниудыг анхаарлах гэж байна. Энэ компаниуд аваа ирэхээр Бүр тэрнээс томорсон. Тэнийг дахиад бүтээмж хяналтын менежерүүд очсон байна гэдэг чинь ерөөсөө л энэ процессорын энэ чинь уруул яваад байна. Байна тийм. Би над байр суурьч одоо байгаль хэлэх. Тэр тусмаа та нар дахиад өнөөдөр тэр орж ирж байгаа одоо төрийн өмчт компаниуд байгалийн баялгаараа бартер хийж болно гэдэг энгийн гоё нэг шийд юм шиг залтыг бүр сайн анзаахыг та бүдээс хүсье. Энэ Улсын их хурлын хяналтаас гадуур төсвөөс гадуур дураараа одоо өнцөндөө бараа бүтээгдэхүүн арилждаг бүтээн байгуулалт хийж байгаа нэрээр шийдэл гаргадаг энэ хяналтгүй болох нөхцөл байдал бүрдэж байгаа заалт орж байгаа шүү.